Манай амнаас хөхөгчин 20 жилийн улсын сайн малчин улсын тэргүүний тариаланч тус хоёр улсын тэргүүний фермер тодорсон. Энэ жил хонгор сумаас улсын сайн малчнаар Ганбаатар улсын тэргүүний тариаланчаар Лувсан дамданаар тодорч аймгийн удирдлагуудаас хүнс хөдөө аж ахуй яамны шагналаа энэ сарын 6-ны өдөр гартаа авлаа. Улсын сайн малчин Ганбаатар нь 1986 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тасралтгүй 30 дахь жилдээ мал маллаж байна. Малын үйлдвэр хөгжлийг сайжруулах тал дээр ихээхэн анхаарч хэлтгч малыг сонгон авч Ирлиз, Цэвэр Ирлиз, Баяд, Үзэмчин үйлдвэрийн хонь, Увс аймгийн Үлгий сумын нутгийн улаан ямааг үржүүлжээ. Энэ жилээс улсын сайн малчнаар шалгарсан малчны хамаг хүнд ачааг үрэлцдэг гэр бүлийн хүнд тус цал тэмдгийг мөн олгодог болсон нь нүдэ олсон шагнал болж байгааг энэ үеэр сайшаан ярьцгааж байлаа. За энэ Дархуул аймгийн хонгор суманд нүүж ирээд 1997 онд нүүж ирээд одоо 18 9 жил оройчхам жилийн нутагт ажиллаж амьдарч мал маллаж ирсэн. Тэгээд одоо их эцгээс 8 үлээ, 4 эрэгтэй, 4 нэмэгтэй. Эрэгтэйг нь би одоо том хүүхдний байгаамаа. Тэгээд энэ нүү нартайгаа уянтай аав ээж хоёр бууралтайгаа энэ нутагт ажиллаж амьдарч өнөөдрийг хүртэл явж ирлээ. Өнөөдөр энэ улсын сайн малчин гэдэг энэ нэр хүнтэй шагналыг хүлээн авсандаа маш их баяртай байна. Энэ хоёр буурлын маань надад өгсөн одоо буян хишиг энэ үлдээс нь одоо хайр инэрл гэж их бодож байгаа. Бичин жилийн босгон дээр улсын тэргүүний тариаланчаар тодорсон Лувсан дамд нь газар тариалангийн салбарт 32 дахь жилдээ тракторч, комбайнч нар тасралтгүй ажиллаж байна. Улсын тэргүүний тариаланч маань өөрийн эзэмшсэн мэргэжилтэд чадамгаа бөгөөд шин техник технологиг байнга судлаж, олж авсан мэдлэгээ үйлдвэрлэлд чадварлаг нэвтрүүлэн бусдад сурталчилахын зэрэгцээ техникийн эд ангийг засварлаж хугацаа алдалгүй газар тариалангийн үйлдвэрлэлийг чанартай хийж гүйцэтгснээр 2011 онд өөрийн ажиллаж буй цайдан мөгөөж компани нь ургацаараа улсад тэргүүлж улсын тэргүүний тариаланч хамт олноор шалгарч байсан. Энэ нь түүний нүр их хөдөлмөрийн үр шим гэж тус компани захирал тунгалах сайхан ярьж байлаа. За би анх 1983 оноос энэ баян чанарны хөдөө аж ахуйн тэмцээг төгсөөд энэ хонгор сумд хонгорын сангаа ичээд ирж ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш одоо 32 жил ажиллаад байна л да. За би нэг хувийн компанид ажиллаж байгаа. Тэгээд манай байгуулагч нэг жилдээ 1000 гаранга тариа тарьдгийг. Хонгор сумын үед бол өнгөрсөн 17 дугаар жолны модон хонин жил бол их өгөөж өгсөн сайхан жил болж өнгөрч байна. За манай хонгор сумаас аймгийн тэргүүний тариаланч, аймгийн сайн малчин, улсын тэргүүний тариаланч, улсын сайн малчин ингээд төрлөө. Тэгээд бид нэр өнөөдөр бас аймаг сумынхаа аваргуудыг бас хүлээж аваад баярлал хүндэтгэл үзүүлээд ингээд явж байна. Хонгор сум инхүү энэ жил улсын сайн малчин тэргүүний тариаланчтай боллоо. 2015 онд 172 мянган толгой мал тоолуулсан бөгөөд тус сумын 2 дугаар баг улсын хэмжээнд мас сүргийн тоогоор 4 дугаар байранд орсон амжилтыг мөн үзүүлжээ.